Хараагүй охины 12 жилийн хуурмаг амьдрал Лиза охин нэгэн жижиг гуанзны спагеттинд туйлын дуртай байжээ. Гэвч хоол хөргөж ирэх болгондоо өөр рүү нь учиргүй ширтдэг тэрхүү газрын эзэн хожим нь түүнийг гэртээ ганцаараа байх үед уцтаж "Чи одоо гэртээ ганцаараа байна уу?" хэмээн байцааж эхлэн чинэ. Тэрээр яахан мэдэх вүлээ. Энэ бүх үйл явдал хэдэн сарын өмнөөс эхэлсэн юм. Нэгэн өдөр аав нь түүнд дуртай спагеттиг захиалж өгсөн бөгөөд хоолыг тухайн газрын эзэн өөрөө биечлэн хүргэж иржээ. Хаалга нэгдэх мөчөд хөргөлтийн ажилтан Лизаг хараад түүнийг үнэхээр үзэсгэлэнтэй юм хэмээн уулга алдав. Үүнд аав нь шууд сонирхон сэрэмжилж хоолоо авмагцаа түүнийг хурдхан явахыг шаарджээ. Хаалга хаасны дараа аав нь санаа алдан. "Би энэ хүнийг өмнө хаа нэгтээ харж байсан юм шиг санагдах юм" гэж аяархан хэлсэн ч Лиза үүнийг нэг их анзаарсангүй. Өнгөрөөчхөв. Сар гаруйн дараа тэд мөнөөх спагеттигаа дахин захиаллаа. Газрын эзэн урдын адил өөрөө хүргэж ирсэн боловч энэ удаад шууд явсангүй. Хаалганы цаана ямар нэгэн зүйлийг нэрвчлэн ажиглаж байгаа мэт зогсоод л байв. Үүнийг харсан аавынхан царай хувьсхийн өөрчлөгдөж хаалгаа шууд хаан хааж "Дахиж энэ газраас хизээж хоол захиаж болохгүй шүү" хэмээн хатуу анхааруулав. Яагаад гэж асуухад аав нь зөвхөн түүний нүдэнд нэг л биш, аимшигтай зүйл байна гэж хэлсэн нь охины сэтгэлд таагүй мэдрэмж төрүүлжээ. Хэдэн өдрийн дараа аав нь илүү цагаар ажиллахаар гэрээсээ гарахтаа ч санаж байгаарай. Тэр газраас хоол захиаж болохгүй шүү гэж дахин сануулж Лизач зөвшөөрсөн байна. Гэвч яг тэр шөнө мөнөөх газрын эзэн уцтаж гэртээ ганцаараа байгаа эсхийг асуужээ. Лиза сандарсандаа аавыгаа гэртээ байгаа хэмээсэн ч уцсны цаанаас "Битгий ходол хэл. Унтлагын өрөөний чинь гэрэл унтарчихсан байна. Чи өөрөө гарч ирэх үү? Эсвэл би орох уу?" гэх дуу сонсогдоход охины зүрх бал хийж айдас давтлаа. Сандарч мэгдсэн охин аав руугаа уйлан залгахад аав нь ч туйлын төгшүүртэй дуугаар хаалга яасан ч тайлж болохгүйг сануулan гэр рүүгээ яаран гарч байгаагаа хэлв. Дараагийн секундэд хаалга хүчтэй тогших чимээ гарах нь тэр. Спагеттины газрын эзэн хэсэг хүмүүсийн хамт ирчихсэн хаалга тайлахыг шаардсан хашгирчж байлаа. Лиза хаалга руу ширтэн уйлж аавыгаа хурдан ирэхийг зүрхэндээ залбирэн хүлээн. Цаг хугацаа асар урт мэт санагдсны эцэст гаднаас яарсан хөлийн чимээ гарч аав нь амьсгаадан гүйж ирлээ.